Сайн байцгаана уу? Та бүхэн сайхан зусаад сайхан амарч байна уу? За энэ сайхан ойгоос та бүхэндээ бичлэгийг үзэж байгаа цаг үеийн өглөө өдөр орой мэндчилгээг төвшүүлж байна. Би өндөр настай ээжтэйгээ энэ сайхан лагер дээр сайхан цусч намарч байна. Энэ сайхан ойд өглөө өдөр орой байнга ингээд алхаж энэ байгалийн сайхантай танилцаж сайхан ургамал мод бутс үгийг үзэж таашаал авч ингэж явдаг. Тэгээд ингэж явахдаа би бас жоохон сонирхоод энэ нэр нь ямар нэртэй юм бол ямар мод ургадаг юм бол ямар бутс үг байдаг юм бол ингэж жаахан судалсан. За тэгээд өөрийнхөө тэр судалсан багсааг мэдсэн зүйлээ та бүхэндээ хэлж сонирхуулъя гэж бодсон юм аа. Нэг зүйлийг хэлэхэд би бол ай мэргэжилтэн биш. Би одоо хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэй хүн. Зүгээр өөрийнхөө сонирхлоороо одоо энэ байгалыг шүтэж биширч энэ байгальд өглөө оройгүй явж байгаагийн хувьд өөрийнхөө сонирхлоороо жимнагаас одоо судалсан багсаа зүйлээ хэлж байгаа юм шүү. Тийм учраас би одоо буруу зүрүү ярьж магадгүй. Эндээ та бүдээс хөвгөлцөл өчьё. За миний судалснаар бол ойн санг болохоор дэлхий дээр 3 бүс туваадаг юм байна. Байгаль цаг уурынх нь онцлогоос шалтгаалаад 3 бүс ангилдаг юм байна. Нэгдүгээрт болохоор халуун бүсийн ойн сан гэж нэрлэдэг. Тэр нь болохоор одоо миний жишээлбэл одоо Амазоны ширэнгэн ай гэж ярьдаг шүү дээ. Тэр болохоор халуун бүсийн ойн бүсэд багтдаг юм байна. Хоёр дахь нь далайн чиглэг уур амьсгалтай газруудын ойн бүс гэж ангилдаг. Гурав дахь нь болохоор тайгын шилмэст ойн бүс гэж ангилдаг. Тэрэнд нь болохоор энэ 3 дахь ангиллалт нь болохоор манай Монголын ой багтдаг юм байна. Тэгээд манай Монголын ойн 80% нь болохоор шилмэст модод зохилдог байна. За Монголын цаг агаарын нөхцөл байдал болохоор 4 улиралтай. Тэгээд өвөлдөө маш их хүйтэрдэг, 40 градус хүртэл хүйтэрдэг. Тэгэхээр энэ хүйтэн төсвөртэй, халуун төсвөртэй яг ийм байгальдаа зохицсон энэ навчин ийм зүү шиг нарийн ийм мод ургадаг. Тэгээд Монголын ойн сангийн 60% нь болохоор тэр Сибирийн шинс мод зонхилдог. За миний энэ явж байгаа ойг болохоор холимог ой гэж нэрлэдэг гинэ. Ягаад тэгэхээр энд дандаа ийм нарс хус хоёр л зонхлоод ургацсан. Гэхдээ яг дээшгээ харахаар голцоо нарс байдаг. Тэгээд яг доод хэсгээрээ ингээд хус модтой. Шилмүстэй гэж яагаад нэрлэсэн бэ гэхээр их сонин гинэ. Энэ нэг навчин ийм зүү шиг нарийнхан багц. Тэгэд энийг болохоор би нөгөө гацуур гэдэг мод гэдсэн чи үгүй нарс мод. Тэгэд ийм зүү шиг ийм зүртэй ийм учраас энийг шилмүс гэж нэрлээд идэв юм байна. Хос мод болохоор маш хурдан ургадаг гинэ. Өрн айгүйх тийм хөнгөн. Тийм учраас салхиар айгүй амархан тархдаг. Тэгээд маш хурдан ургадаг, хөрс голдгүй. Гэхдээ хөрснийхөө ийм нэмгэн хэсэг дээр маш хурдан тархаад тэгээд хөрсөө ингээд сайхан чиглэлээр сууртай болгочтой юм байна. Тэгэхээр зэрэг тийм сууртай болсон тохиолдолд энэ хажуудах дагалдах мод нь айгүй сайн ургаж өгдөг юм байна л да. Нарс мод байна шүү дээ. Үндсэнд болохоор маш бүх байдаг гинэ.
Гэхдээ энэ хоёр мод бол хоёулаа наран дуртай. Тэгээд хус мод болохоор насжилт их багтаа гинэ. 50-аас 120 жилийн насжилттай. Нарс нь болохоор 300-аас 350 жилийн настай гэж шүү. Ойд ер нь алхах маш ашиг тустай гэж яриад байдаг штэ. Тэрний одоо гол утга нь яг юунд байдаг вэ гэхээр энэ хус мод өөрөөсөө нэг бактери, вирусыг устгадаг тийм бодис, тусгай бодис ялгаруулд юм байна. Үүнийг болохоор ингээд бетоцид гэж нэрлэдэг гинэ. Харин нарс мод болохоор бас адилхан тийм бодис ялгаруулна. Гэхдээ бас озон ялгаруулд юм байна. Тийм учраас одоо энэ шилмүстэй, навчиттай, модтой ойд алхахад хүний биед эрүүл мэндэд маш ашиг тустай гэж ярьд юм байна. Хүний биеийн дархлаа сайжруулдаг, стресс бууруулдаг, эрүүл мэндэд сайн гэд гол яриад байдаг утга учир нь болохоор тэр бодисонд байдаг юм байна шүү. Тийм их утга учиртай гинэ. Тэгээ хус модны ач холбогдол маш их гээ. За би хус модноос юуг нь ашигладаг вэ гэхээр монголчууд хусны шүүс гэж их ярьдаг штэ. Хусны шүүс ууж ийн орж ийн гэж яриад байдаг. Тэр хусны шүүс нь болохоор яг юунд хэрэгцээтэй вэ гэхээр дотор давсны илүүдэл давс тэгээд илүүдэл янз бүрийн тийм бохирдлыг ерөөсөө шууд яадаг гинэ. Тэгээд биеийн дархлаа айгуу сайн сайжруулдаг. Тэгээд холцыг их ашигладаг юм байна. Тэгээд энэ хусны шүүсийг болохоор үдэд биш хавар 3-аас 4 сард авч уудаг гинэ. Тэгэхээр ингээ биеийн дархлаа бүх төрлийн тийм витамин С, К витаминууд бүгд байдаг гэж байна. Тийм учраас хусны шүүс маш их ашигтай юм байна. Мөн энэ хусны шүүсэнд хусны модны орой дээр байж байгаа чаг мог гэж ярьдаг штэ. Чаг мог болохоор зэрэг маш их ашигтай бас элдв төрлийн үрүүлсэл шарах ингээ бүхий л зүйлд хэрэгэлдэг гинэ. За тэрний юунд хэрэгэлдэг, юунд ашиг тустай гэдгийг би яг энэ комент хэсэгт юм уу эсвэл дээр нь оруулчих та нар тэгээ судлаад хадгалж аваад ашиглана биз. Тэгээд нөгөө хус болохоор ямар ч байсан хурдан ургадаг. Тэгээд нөгөө энэ нарс модоо ургах яг тийм гүн суурийг айгуу сайн тавиад өгдөг. Тэгэнгүүт энэ гүн бат бих сууртай болчхороо зэрэг энэ нарс чинь энэ хус модныхаа нөгөө гэрлийг аваад тэгэнгүүтээ хус модоо өхүүлчтэй юм байл та. Их сонирхолтой. Нэг сонин юм яа гэм бэ. Би нэг доошоо явжсэн чинь хот руу орохгүй явжсэн чинь нэг залуу тааралдаад надыг машинтаа суулгаад автобусны уудал хүргэж өгсөн байхгүй юу. Тэгсэн чинь тэр их сони юм ярьсан. Энд нэг настаа энэ доор гэсэн нэг настаа эмээ өвөө хоёр эмээч гэлүү нөхөрөнч гэлүү нэг хавдар тусаад тэгээд эмчилгээг боллоо гэд эмнэлгээс гаргасан юм байна л да. Тэгсэн чинь хүүхдүүд нь за одоо агаарт байж байгаа л яа гэд тэгэнгүүт нь хус мод айгуу сайн хусны шүүс авчирч өгөөд байсан юм лээ. Тэгсээр хагаад хусны шүүсийг уугаад энд цусаад өвлжөөд тэгээд очоод юу нэг хэдхэн сарын настай гэж ярьсан ч очоод үзүүлсэн чинь нөгөө хавдар нь алга болсон байсан гэлээ. Тэгэнгүүт нь баярлаад тэр доор айгуух тийм мод тарьсан гэж ярьж илээ. Тэр тийм болохоор маш их ашигтай баг. За тэгээд би өөрийнхөө багсаг мэдсэн энэ ойн талаарх сонирхолтой
зүйлүүдийг бас ашиг тусыг ингээд комментаар юугаар баасаа мэдээлэл оруулт юм а тэрийг та бүхэн үзээд хэрэгцээтэй гэж бодвол хадгалаад аваад өөрийнхөө амьдрал ахуйд хэрэглээрээ. За би бас эндээс бас нэг сонин зүйл ингээд өдөр болгоо явдаг болохоор би нэг зүйлийг аягүй сонин анзаарсан. Энэ ойд штэ. За яг энэ шоргоолчны үүрэг хараа. Шоргоолчны үүрэг шоргоолчтой мангар ихтэй. Ингээл энэ язгамж байгааз. Тэгэхээр энэ шоргоолчны эргэн тойрныг хардаа яг энэ үүрээ зассан юм сонио. Ийм үүрнүүд айгүйх байдаг. Ерөөсөө тэгэл шоргоолж бол ерөөсөө зүгээр газар суухын ихц байхгүй ингээл. Тэгэхээр ийм том шоргоолчны үүр ихтэй. Тэгээд энэ шоргоолж энэ хамгийн гол нь тэр үүрний тэр эргэн тойрон юуг нь хардаа нэг тийм сонирхолтой ингээ мод бутсөөгөр ингээ битүү аюу том юм аюутай. Бас нэг сонирхолтой миний бас нэг сонин зүйлийг анзаарсан юу гэхээр энд нөгөө шувуу их багтай сонин тоншил. Тэгээ хаяа одоо яг ямар шувуу байдгийг зүгээр ганц хоёр шувуу ингээд дураад байдгийг. Тэгээ би тэр шууны зургийг авах гээд ерөөсөө чатаагүй ноднон хөхөө дуурдаг байсан. Энэ жил ерөөсөө дуураагүй. Тэгээд бас нэг сонин зүйл гэхээр би манай тэр гэрийн ойролцоо нэг баахан бургас байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр бургасан дунд нэг өглөө эрт тэр нэг болчмор ингэ шаагалж. Энд ерөөсөө болчмор байхгүй айгүй гачаа. Нэг сонин. Тэгээ энэ ой тийм айгүй тийм нам хүм чив чимээгүй. Тэгээ энд нэг ганц хоёр зээр харагдаж идэв. Тоншуулыг би харин нэг стад анзаарч байгаа арайч нэг зургийг аваад тавьсан. Зээрийн зураг ерөөсөө авч чадахгүй байгаа. Тэгээ амтэн гэх юм бол нэг тийм амтэн нэг харагдахгүй л байгаа юм да. Тэгээд одоо зүгээр судалж ил байна. Яг ямар амтэн байдаг юм бүү. Ямар ч байсан шоргоолч ихтэй. Тэгээд нарс мод бас маш их ач холбогдолтой гэж байна. Нарсны энэ шилмүсээ чинь хавар эртээ бас аваад энийг чи эмээ өргөмөлүүлдэг гэж байна. Тэгээ энэ Монс фармынхан байна шүү дээ. Энэ ийж байнга нөгөө эмийнхаа түүхийдийг эндээс авдаг юм билээ шүү дээ. Тэгээд энэ их сонирхолтой нарс мод их учиртай, хус мод их учиртай. Тэгээд би энэ хусны модны энэ навч нь юунд хэрэгцээтэй ямар ашиг тустай гэдгийг би бүр яг ингээд нэг бүчлээ ингээд оруулцнаа. За ийм л байна. За одоо тэгээд та бүхэн өөрсдөө одоо ингээд Google-с тэгээд дээрэс нь химэл оюун ухаанаас судлаад өөрсдөө үзээд сонирхно үзье. Надтай хамт байсанд маш их баярлалаа.